За сайн уу манайхаа өнөөдөр та нартаа 2002 онд дэлгэцнээ гарсан The Hot Chick хэмээх киног товчлон ирж өгөхөөр бэлтлээ. Хэрвээ та нэгэн өглөө сэртэл огт танихгүй тэгснээ за бүр эсрэг хүснийхээ бид орсон байвал яах вэ? Тэгэхээр өнөөдрийн онцлог гэж байгаа кино бол яг энэ талаар маш сонирхолтой байдлаар өгүүлдэг бөгөөд гол дүрүүдэд бидний сайн мэдих Rachel McAdams, Anna Faris болон Rob Schneider нар хамтран тоглосон билээ. Ингээд бичлэгээ эхлэхээс өмнө Hot Eyes сувгтаа лайк болон subscribe даш дэмжээрэй. Баярлалаа. Тэгэхээр кино маань Abyssinia хэмээх эртний нэгэн улсад өрнөж буй үйл явдлаар эхэлнэ. Тус улсын гүнж хүсээгүй гэрэлтээс зугтахын тулд шид дэмгэний тусламжтай өөрийн зарцтайгаа биеэ амжилттайгаар сольж чадах ба удалгүй хаан аав нь орж ирэн гүнжийн биед орсон зарцыг түүний оронд авч явснаар гүнж чайргүй хүнтэйгээ гэрлэх зовлонгоос салан баярлаж буй нь харагддаг. Үйл явдал одоо цаглуу шилжихэд бид киноныхаа гол дүр Джессикатай танилцах бөгөөд тэрээр ахлах сургуулийн хөгжөөн дэмжигчдийн багийн ахлагч, ер нь сургуулийн хамгийн од охин гэд хэлчихэд нээх буруутгааргүй. Гэхдээ Джессика ангийнхаа нэгэн охиныг хэрэгээр олны өмнө хэцүүхэн байдалд оруулж байгаагаас нь харуул тэрээр тийм ч сайн охин биш болох нь бидэнд тодорхой болно. Манай хүн хамгийн сайнаа зайбралтайгаа нийлжүүл. За тэгээл энэ хоёр бол өстой дийлдэхгүй штэ тий. Удалгүй тэдний ангийн Линлин хэмээх охин орж ирэх ба түүний ээж нь өдрийн хоолыг нь барьсаар араас нь иртэл Линлин бусдын өмнө ээжээсээ баг зэрэг ичиж байгаа нь харагданаа. Хичээл эхлэхэд Джессика бас л ангийнхаа Эденгийнх охиныг найзуудтайгаа нийлж хийж мэгээд баг таваа хангаастай. Нөгөөх охин нь харин хар талын шид мэдтэй дүү харагдах ба бас амдаа шившлэг уншаал амждаг. Үүний дараа тэд найзуудаараа нийлж ээлжид шопинг хийхээр явцгаанаа. Манай хүний хувьд өөртөө дэндүү итгэлтэйгээс гадна өөрийнхөө гадна төрхийг ашиглаж хэр баргийн залууг тархитаад үнгүй юм хүм аваад сурцсан байх нь ойлгомжтой. How much do I owe you? It's okay. It's on the house. Really? Удалгүй Джессикагийн занлт тайсан болох өөр нэгэн сургуулийн хөгжөөн дэмжигчдийн ахлагч Бянка ирснээ үг хаяад эхлэхэд нь манай хүнч "Хөөх Бянка, чи ч бас их сайхан харагдаж байна. Хоолой багсгаа юу эсвэл зүгээр л илүү их бөөлжөд байгаа мó?" "Илүү бөөлжж байгаа." Тэгэд түүний гарахаас өмнө манай хүн цүнхэнд нь дэлгүүрийн бараанаас сэмхэн хийж амжснаар нөгөөх чинь хамгаалагчид баригдаад явчих байх жишээний хүн хорлож дуусныхаа дараа тэд нэгэн эртний идэл зардаг дэлгүүрт ортол Джессика нөгөөх киноных нь гарсан шидэт эмгийг олж харан шууд л удахгүй болох төгсөлтөндөө зүүхийг хүсэн үнийг нь асуутал харамсалтай нь худалдагч түүнд эмгийг зархад зориулагдаагүй болохыг хэлнэ. Гэхдээ манай хүнд бол энэ минь нэг асуудал болдгоо буюу хүснээ авчил явал хулгай энтер хийх бол хамаагүй юм шиг байна лээ. Өөр эмэгний саванд хийсний юу ч болоогүй биш аваа гараа надын. За харин энд киноны маань бас нэгэн гол дүр болох Роб Шнайдерийн бүтээсэн бүтлгүй хулгайчтай хэдүүлээ танилцсанаа. Тэрээр нэгэн шатхуун түгээх газарт ээлж дээрмэ хийж явахдаа зэрэгцэн Джессика найзуудтайгаа үйлчлүүлэхээр гадаа нэрээдэгдэг. Хулгайчч тэндээс сэмэрхэн явахыг оролдтол манай хүн түүнийг дуудан машиндаа бүрэн үйлчлэгээ авахыг хүснээр нөгөөх нь ч хөөрхий ирээ шалгасан болоо зогсож яхад нь Джессика сигналаа дарж бариад бас л тоглоом шоглоом хийгээд хайнаа. Гэтэл манай хүн нөгөөх дурлаад байсан эмэгнийхээ нэг өрөөсөнгөн санамсаргүй газар дунгаагаад явцсан байж тааран бүтлгүй хулгайч үүнийг нь олоод авчлахгүй яах вэ? Джессика гэртээ иртэл түүний дөрөнд нь орсон ёстой дураараа дүрэгжээдیں۔ Манай хүн хэдийгээр дүүгээ дээрлэгдэг ч гэсэн өөр хүнээс бол харамлцдаг ихчээл гэсэн үг. Оройн болоход Джессикагийн найз залуу болох Билли тэдний гадаа хүрээд ирсэн. Манай хүн ч нууцаар гэрээсээ гарч түүнтэй уулзаж нэлуурастай. Удалгүй Билли амралтын өдрүүдээр түүнийг цааны бааз дагуулж явахыг хүстэл Джессика ч найз залуутай харилцаагаа үн цэнтэй хിവэр авч үлдмээр байгаа тул хитрхи яаруулахгүй байхыг хүсэн үүнийгээ ч ойлгуулад амжнаа. Үзэгдэл солигдож бүтлгүй хулгайч гэртээ ирээд өдрийнхөө олцыг харангаа нөгөө хэмгээ гаргаж ирээ зүгээтгэдэг. Харин энд Джессика маань эмэгнийхээ өрөөсөн алга болсныг ч анзаарах сөхөөгүй. Амьдрал нь ямар төгс төгөлдөр болохыг Априлд ярьж хоноостой. За ингээд өглөөнч болж манай хүн нойрмолсоор босоод би застал. За бүр байдгүй нөгөө хулгайчийн биеинд орсон байх нь тэрэ. Мэдээж шидэт эмэгнээс болоод шүү дээ. Гэхдээ манай хүн бол одоохондоо юу болоод байгааг сайн ойлгохгүй л байгаа. Хит хит ухаан алдаж сэргснийхээ дараа айд сандарсаар аавынхаа ажилд өмсгөр бэлдсэн хувцсыг нь нууцаар өмсөд гараадахтیں۔ Ингэж явж байхад нь дүүн түүнийг аавыгаа байна гэж андууран Белунаас идэж болох хэсгийг асуутал манай хүн ч хүснээ хий гэж хэлчихэд гарснаар аав нь удалгүй нөгөө өрөөнөөс гарч ирэн хөөрхий дүүнч бүр балраатгаж байгаа юм л та. За үүнтэй зэрэгцсэн нөгөө хулгайч чинь мөн л Джессикагийн биеинд сэрсэн ойрлж байгаа нь харагданаа. Харин манай хүн Април руу залгаад хичээлийн дараа өөртөө нуулзахыг хүснээр Април тохирсон газараа ирээд түүний хүлээгээд сууж авах ба удалгүй Джессика маань ийм байдалтаас салгалсаар хурж ирээд өөрийгөө сайн найз нь байна гэж мэгээ тайлбарлахыг хичээсэн ч мэдээж ийм царай төрхтөгөр хагас галзуу маягийн ааш гаргаад байгаа хүнд бол шууд итгэж өгөхгүй штэ. Нүдлүүнээсээ хайр найргүй шүршгчээ засаж хаяал зүхтгаа бодно сте те. Энэ одоо бүтлгүй хүний биеинд орчхороо бас бүтлгүй болчт юм уу хайшин.
Джессика ч уйлж унтсаар өөрсдөө хэрхэн найзууд болсон түүхээ бие биедээ амлсан амлалтаа хэлснээр Април сая л хамгийн сайн найзыгаа өөрийнх нь өмнө эрэгтэй хүний биед гацчихсан байдалтай байгааг ойлгож эхлэн шүү дээ. Тэгээд тэд уулзах болгондоо хийдэг өөрсдөө мэдчилгээ маягийн зүйлийг хамтдаа хийснээр Април ч түүнийг үнэхээр Джессика болохыг мэдээд яагаад түүнд ийм зүйл тохиолдсныг гайхсаар яаж игээд хамтдаа учрыг нь олох болохоо хэлж найзыгаа тайвшруулад хамтдаа тэднийх рүү явцгаанаа. Ингээд тэд ямартайч Джессикагийн ээжэд түүнийг 7 хоногийн турш нөгөөх цаны аялалтаа явж байгаа гэж итгүүлснээр хэсэгч гисэн хугацаа олж чадхаар болдیں۔ Манай хүн харин гатах төрхөндөө анхаарал энэ төр тавиад байдгүй хулгайч гарын биед орсон тул үнэр танар гэж дэлтгүүгээс ахуулаад сахал усны асуудалтай бүрэн тулж таарч байгаа юм л та. Гэтэл Април сайн найз чи өдөр болгон эрэгтэй хүний биед ороод байхгүй штэ гэж чичирсээр байгаад нөгөөхийг нь харж аваад нэг юм санаа намарч байх жишээний. Априлийн ээж харин охиных нь өрөөнөөс эрэгтэй хүний чимээ гараад байгаад нь гайхаж санаа зовсоор аавд нь энэ талаар хэлж хийдимээ өглөөстэй. Оройн болоход манай хүн биелийн рүүгээ залгаад боломж байхад нь чамтай жаргах ёстой байж гэтэл нөгөөх нь харин сонссноо малкай ламтан уу гэж наадын юу гэсэн зүг юм байгаа юм те мэдгүй. Маргааш нь Април практикийнханда Джессикад асуудал гарсан гэд аргалах гэж хичээсэн ч түүнийг найзууд нь буруутгаж байхыг харсан манай хүнч тэслэхүй ярианд нь оролцсноор бусдаач бас өөрийгөө нотолж харуулах шаардлагатай болоодгож байгаа юм. Найзууд нь ч нэг сайн түүнийг шоолж авсныхаа дараа Джессикад яагаад ийм зүйл тохиолдсныг бодцоож эхэлнэ. Тэгснээ түүнийг үзэн яддаг хүмүүсийн нэг л хэрэгээр хорлсон байж таарна гэхдээ манай хүнч угаасаа өөртөө мангар итгэлтэй болохоор намайг үзэн яддаг хүн байхгүй гэж аавн шүү дээ. Найзууд нь ч түүнд тайлбарлахыг оролцсоор сүүлдээ дэрээр байлдаад эхэлдэг боловч манай хүн эрэгтэй хүний биед орцноо бүр тааг мартсан байдаг за бүгдийн сайхан нэг нэгээр нь ухаан алдтал цохиол унагчиж байгаа юм чинь. Маргааш нь Джессика нууцаар гэртээ орох жоохта аавтайгаа таачдаг бөгөөд аав нь түүнийг шинээр ажилд орохоор ирсэн цэцэрлэгч гэж бодсноор манай хүнч аргагүй ирэхэнд гэртээ цэцэрлэгчийн дүрсгэн ажиллаж эхэлнэ. Удалгүй аав нь түүнийг дуудан эр хүний хуваар хэсэг яриа өрнүүлэх ба эндээс аав ээж хоёр нь баг зэрэг хүндэрсэн болохыг мэдэж авдгаас гадна аав нь түүнд том хүний амьдралынхаа талаар хүртэл хэлээд амждаг. Эрэгтэй хүний биед орсон биш бүр юм үзэхнээ хөөрхий. Манай хүн ч үргэлжлүүлэн адалж идэл дүүн Джессикагийн эзгүүд өрөөнд нь орсон эрх чөлөөгөө өстө эдэлжээдийн байгаа зү. Салж унтлаа ажиллаад явж байхад нь ашгүй найзууд нь түүнийг ирж аваад хамтдаа манай хүнийг хорлсон байж болцсошгүй хүмүүстэй очиж уулзгаар явцгаадаг. Ингээд тэд хамгийн түрүүнд сургуулийн тэнцээний үеэр Джессикагийн бусдын өмнө ичгэвтер байдалд оруулсан охин дээр очтол тэрээр хэдий шинжлэх ухааны мэдлэгтэй гавалч гисэн за бас арайч хүний сүнс мэс салтлаа хөгжжөөгүй болохоор өөрийгөө биш болгоо хэлж Джессика туслах бодлого байгаагаа илэрхийлтэл манай хүнш түүнээс уушлах гуйнгаа эрэгтэй хүний биед ороод ямар хэцүү байдалтай байгаагаа тайлбарснаар нөгөөх охинч бодлоо өөрчлөн тэдний багт нэгдэхэр болноо. Үүний дараагаар тэд эдэн дээр ирээд өөрт нь хараал хийж ийм болгосон эсхийг асуудал нөгөөх нь шууд л үннээ хэлж би чамааг үсэн унаасаа хоёр өөр хүүхдээ болог гэж олон хараал хийсэн л дээ. Гэхдээ наадах чинь нэлээд хүчтэй эртний зан үйлийн хэлбэр шиг харагдчихээн гэж яддаг. Тэгээд тэд үүнийг хийсэн байж болох цорын ганц хүн буюу Джессикагийн нөгөө хөрсөлдөгч Бьянкаг сэжиглж эхэлцгээдیں۔ Эдний хэлж буугаар бол ийм төрлийн хараал хийж чадахгүй хүн нуруунд дээрээ хилэнцэн шивээстэй байдаг юм бэ нэлээ. Мэдээж хэрэг шууд очиж шалгачиж чадахгүй учраас Джесман гадаад өрхөндөө өөрчлөлт хийн. Бьянкагийн байнга очдог газарт очиж түүндээ бүжиглэнгээ шалгахаар болдог. Ингээд тэд тухайн үедээ хамгал октын сэтгэл зүрхийг булаадаг байсан Backstreet Boys хамтлагийн бүх гишүүдийн үс асалтыг туршсны эцэст арай гайгүй тохирхоо олж чаднаа. Энэ гэхдээ өмнөхөөсөө ер нь өөрчлөгдсөн юм уу? Надад бол хувцсан л гэхээс нэг сүртэй ялгаа харагдахгүй л байгаа юм. Тэгснээ бас Джессика маань яг өмнөшгөө дэлгүүрийн залуудаа сэтгэнж бариад уух зүйлсээ өнгөө авах гээд үзэж мүзээ наадیں۔ Заримдаа эрэгтэй хүний биед орцноо мартчихдээ юм шиг байлээ. За ингээд оройнч болж манай хэд нөгөө газараа ирээд байж явах ба Джессикагийн эмгтээлэг байдлыг анзаарсан баримын ах түүнлүү нэг л эвгүй хараад өнгөрдөг. Удалгүйтэд Бьянкаг олж харснаар Джессикаш түүний нурууг нь шалгахаар ойртон шүү дээ.
Бянка гөөрт нь хараал хийгээгүй болохыг мэдсэн манай хүнч найзуудтай энэ талаараа хэлээд ариун цэврийн өрөө ортол тентгийн ажилтан хажууд нь байгаад байсан тул манай хүн нэг л ивэ олж өгөхгүй байсаар заваарч өгж байгааг нь харсан нөгөө агч түүнд хэрхэн чиглүүлж онцлохыг нь хүртэл зааж өгч мөгөөстэй. Гэтэл удалгүй нэг мал гар ирснээр манай хэдийг өдөж хоргонгоо доромжилж бариад эхлэхэд нь Джессика найзуудаа өмөөш нөгөөхийг нэрээ марттал алгатаад хайжин шүү дээ. Ингэснээр манай хүнч нөгөөхтөө үдэлцгээр чирэгтээд гараадахнаа. Джессика маань шартаа шар охин болохоор нэг иймэрхүү байдлаар түнлүү дайрч мараад өстө үзүүлж өгчээдэг шүү. Сүүлдээ нөгөөх малыг чинь үснээс нь зулгааж эргүүлсээр шийдтэл бүр үсэн тасраад унтсан байдیں۔ Чи өөрийгөө босоогоороо шийдэг болохоор их дог гэж боддгоо. Шинэ ангижруулагч аваа. Үс чинь салаалаад авах юмгүй олчиж. Маргааш нь манай хүн сургуультад цэвэрлэгчийн дүрээр ажилд орох гээд Априлтай ярилцаа зогсож итэл Априлийн найз залуу бас Билигийн сайн найз болох Джейк гэрснээ худлаа яаш бариад түүнийг тэнэгтүүлэх гэж оролдон баригдсанаа ямар ч тайлбар ямар ч уушлалгүйгүй явснаар энэ хоёр баг ингээс салж явах шиг байгаа юм. Үүний дараагаар Джессика маань захирлыгаа панаалцаараагаад хэлбэрхаан цэвэрлэгчээр ажилд орж чаддаг бөгөөд Биллиг ариун цэврийн өрөөнд сууж яхад нь амар сарайлж очсноо ярилцах гэж оролцтол нөгөөх нь мэдээж зүхтаад явчлгүй яахав. Манай хүн ч өдөр нь гэртээ ажиллаа хийж байхдаа аавынхаа хүслээр сагстангаа эмэгтэй хүний зүгээс аавда бас хөөрхөн зөвлөгөө өгч бариад хэрэндээ л ээж аавынхаа харилцааг сэргээчих гээд үзээстэй. Гэтэл тэднийг харсан дүү нь эгчигээ болохыг гадарчдаг бөгөөд ээждээ саяхан эгчигээ гэртээ байсан мэтээр худлаа хэлээд аргалаад байгаамаа бас. Оройн манай хэд ч судалгаагаа үргэлжлүүлж Джессика тохиолдсон зүйлийн учрыг олохоор сууж байхдаа нөгөөх эмгийг олж харснаар шууд л эртний идэл зардаг эгчлүү очицхон шүү дээ. Игч ч хэсэг гайхсгийгээд тэдэнд эмгний түүхийг ярьж эхэлнэ. Энэ эмэг нааваа гүнжих байсан юм. Үүний тусламжтай таагүй гэрэлтээс цухтаж чадсан ч эмгийг буцааж нийлүүлэх хэрэгтэйг мдээгүй учраас насаараа шившний амьдралаар амьдарсан юм. Одоо энэ дамаг үнэн болчих шиг байна. Хүчи наад сэгээ нүдгээ болоод хоч. Тэгээд дэлгүүрийн эгч тэдэнд тэргэл сар гарахаас өмнө өрөөснийг нь олох хэрэгтэйг сануулснаар манай хэд ч зарлал нааж эмгний ирэлд гарцгаанаа. Үүний дараагаар Джессика маань цэвэрлэгчийн дүрээр сургуультад ажиллаж байхад нь удалгүй Билли найз Джейкийн хамтаар орж ирэн ярилцаж эхлэх ба манай хүнч тэдний яриаг сэм сонсоостой. Тэгсэн Джейк мөн хүгийн гар Априлыг өөрийнхөө нөөцөнд байлгадаг гэж мэгцэн дураараа ярьжсэнаа Биллигч бас хүйтэн сэтгэлтэй Джессикагийн оронд өөр охин дагуулаа төгсөлтийн үдшигт явах хэрэгтэй гэсэн шүрвтэж байхыг сонсон манай хүнч амдаа хамаг хараалаа урсгасаар арай хийж тисэстэл байж идэг. Гэтэл Билли түүнийг Джейкийн яриад байгаа шиг хүйтэн хүндийн охин биш болохыг мөн хамгийн гол нь Джессикад үнэхээр хайртай тул харилцаагаа нандиндаг тухайгаа хэлж идэг. Үүнийг нь мэдсэн манай хүн ч өстэй хайлж урсан шүү дээ. Оройн Джессика гэртээ ирээд өрөөнөөсөө эмгээ хайж байтал ээж нь орж ирэн түүнд орой хоол санал болгоноо. Манай хүнч мэдээж ээжтэйгээ илдэг харьцаж байтал ээж нь харин үүнийг нь буруугаар ойлгон чичирч дараад бүр бөө юм болдیں۔ Джессика ч ээждээ өөрийгөө ижил үстэн гэж худлаа хэлж итгүүлснээр арай хийж эвтэйхэн өнгөрнөө. Гэхдээ ээжийнхэн сэтгэл санаа хэцүүхэн байгаа болохоор л ийм балаа үйлдэл гаргасан гэдгийг ойлгосон манай хүн түүний хумсыг будаж массаж хийж өгөхөөр хамтдаа дээшээ гарцгаадаг. Гэтэл тэднийг хамтдаа байхыг аав нь харснаар бас л буруугаар ойлгож манай хүнийг хайр наргүй хөөж тугаастай. Тэгсэн түүний гарсны дараа аав ээжийнх нь хөндөрөөд байсан харилцаа манай хүний тусламжтай буцаад сэргэж байгаа нь харагданаа. Харин гэрээсээ хөөгдсөн Джессика маань Априлиндаа ирээд удахгүй төгсөлтийн үдшилэг болон хөгжөөн дэмжигчдийн тэмцээн болох гэж байхад яагаад ч мэдэхгүй байгаа талаараа мөн өөрт нь бүх зүйл байх үед хизээч үүндээ талархаж байгаагүйгээ хэлэн ухаарсаар сууж идэг. Гэтэл энэ үед нь Джейк Април руу залхан дураараа ашихыг оролдоход нь Джессикаш тэслэгүй утсыг нь авч хоолоогоо бүдүүрүүлж ярьснаа түүнийг шалахгүй амтан болохыг хэлсээр нэг сайн болгож тавинаа. Април маань харин өөрийг нь үнэхээр сайн ойлгож тэрч бүхэл үн цэнтэй болохыг нь мэдрүүлж буй сайн найздаа эрэгтэй хүний төрхөөр нь өөрийн ирэхгүй татагдж өөр нүдээр хараад эхэлцэл байх шиг байгаа юм. Тэгснээ түүнтэй төгсөлтийн үдшилтэд хамт явахыг санал болгоход нь Джессикаш нэг их юм бодлого зөвшөөр өтгөнөө. За харин энд хөөрхий Билли найз охиноосоо хэл сураггүй хэд хонжиж байгаа болохоор өөрийг нь хайшиж гэж гутарсан юм уу яасан та геймерсоор явж байхдаа зам дээр Джессикагийн бие дорцсон явж явах хулгайчийг харснаар түүнлүү гүйж очиод хайртай дуртайгаа хэлтэл мэдээж нөгөөх нь танихгүй штий. Гэхдээ бас өөрийнх нь төлөө юу ч хийхэд бэлэн байгааг хараад юу гэж зүгээр явах вэ? Биллид байх бүх мөнгийг нь аваа зогсохгүй машиныг нь хүртэл булаагаад унаадах тийм. Билли чихэндээ найз охиноо өөрөөр нь тоглож байгаа юм байна гэж бодсон ч ухаахаар хулгайчд бол Билли мили бол түүч хамаагүй штий. Дайрах шахаал яваад өгдөг.
Маргааш нь болоход сургуулийн хөгжөөнд дэмжигч багуудын хоорондох тэмцээн эхэлсэн байх ба Джессика маань багтаа өмсгөл өмсөж оролцохоор ирээд Билли рүү харан зөвхөн өөрсдийнхөө уулзах бүртээ хийдэг хөдөлгөөнийг хийснээр өчигдөрхөн найз охиндоо дээрэмдүүлсэн Билли ч хөөрхий үүнийг нь хараад Джессика өөрийг нь одоо бусад хайрладгийг ойлгож авнаа. За ингээд манай хүн үзүүлбэрээ нэлээд дажгүй сайн хийж бариад байж итэл гай болж баг нь сугараад унаадах тийм. Мэдээж үүнийг нь харсан Билли өстө утгаа алдсан байгаа зү. Тэгсэн ашгүй шүүгчдийн зөвлөлөөс Джессикаг сургуулийн ажилтны хуваар өмсгөлтөө бэлэгдэл гэж үтсэн тул манай хэд тэмцээндээ төрүүлж бөөн баяр болцгоноо. Гэтэл тэрэлтийн байдалтай байгаа Биллиг Бянка мэтийн айхтар охин бол сугдаж аваад гараадгаж байгаа юм чи. Үүний дараа мэдээгээр Джессикагийн биед орсон хулгайч залуусыг өргөтөж дээрэм хийж байгаа бичлэгэнд гарч явах бөгөөд үүнийг нь манай хэдийн нэг олж харснаар Априлөө залгаж хэлтэл Април харин гэртээ байхгүй байсан байж таардаг. Харин Джессика маань төгсөлтөөрөө өмсгөж байсан даашин за өмсөөр уйлаа сууж ахт нь түүний дүү орж ирэн харснаар ихчигээ мөн болохыг мэдээд байсан маа гэж хэлэн өөрийнхөө хэмжээнд ихчигээ бас хөөхөн тайвшруулаад амжнаа. За ингээд оройнч болж төгсөлтийн үдшилтэгийн үеэр Линлийн ээж нь хэрэндээ л охиныгоо дэмжихээр ирсэн байдагч охинд нь энэ үйлдэл нь эсэргээрээ утахгүй санагдаж ээжтэй хандан та миний амьдралыг сүрүүлж байна гэж хэлснээр ээжигээ гомдоогоод гаргацдаг. Линлийн ээжийнхээ араас гарч очтол ээж нь түүнд чи надаас ичээгүй охин минь. Үндэ чи өөрөөсөө л ичж байгаа юм штэ. За харин манай хоёр үдшилтэхтэрээ хос болж ирээд Джейкийг амжилттайгаар хардуулж хариугаа авч чаддаг боловч Април маань Джессикаг ахин дахин өмсөж эрэгтэй хүний биед орсон сайн найздаа дурлсан болохоо хэлэхэд нь манай хүн Априлд үнэхээр онцгой охин болохыг нь сануулж төр зүрийн жижигхэн зүйлийг нөхөрлөлтөөгөө хутгахгүй байхыг хүснэ. Удалгүй Биллиг Бянкатай хамт ирэхийг харсан Джессикаш тэдэн лөө очиж тэнэг бичиг мөргөж унагаснаа Биллид өөрийгөө болохоо тайлбарлах гэж оролдтол Билли бол мэдээж итгэж өгөхгүй шүү дээ. Гэтэл Джессика зөвхөн өөрсдийнхөө мэддэг нарийн нандин зүйлсээ түүнд хэлэн нүдэн анаа дүнсүүл өөрийг нь болохыг мэдэрнэ гэдэгч нөгөөх нь за бас яаж эрэгтэй хүмүүсээ зогсож явах вэ? Зүхтаад яваадах тийм. Найзууд нь харин Джессикагийн биеийг хаана байгааг мэдснээр тэд хамтдаа яаралтай явах бол Джессикагийн ээж Априлийн ээж нар холбогдсон огтд нь ямар нэг зүйл тохиолдоод байгааг олж мэдсгээж бас тэр газар руу хөдөлцгөөж байгаа нь харагддаг. За тэгсэн нөгөө хулгайч ч бүр манай хүний биеийг ашиглаад тайжигч хийсэн байж ивэл яах вэ? Джессикаш найзуудынхаа тусламжтай түүнийг барьж аван бие буцааж аммаар байгаагаа хэлтэл нөгөөх нь өнөөдөр дахиад жоох юм олоодхий. Тэгээ чи амралтын өдөр болго надаа бие зээлүүлжий. Би өрөө дараадахыг гээд бүр даварцсан юм яриа надын. Үүнийг сонссон манай хүнч түүнийг багалзууртаж биеийг нь буцааж өгөхийг шаардтал энэ газрынх нь хамгаалагч ирэн түүнийг болиулаад бүжигчтэйг багалзууртаж болохгүй дүрмтэй болохоо хэлж идэг. Тэгсэн ашгүй манай хүн сая зуралдаж явах үедээ түүнээс эмгэнийхээ өрөөснийг салгаж амьдсан байдیں۔ Эмгээ зүгээс өмнө энэ биеэрээ Априлтай салах ёс хийж үүр сайн найзууд байхаа бие биедээ хэлсээр эцэст нь хоёулангийн зөвж өөрчлөлтгөө хүлээн зогсож байх хооронд Билли бас энэ газарт нь Джейкийн шахалтаар орж ирж явах бөгөөд Биллиг ариун цэврийн өрөө явсан хойгуур Джессика энд ажиллаж байгааг харсан Джейкч бүр нүдэндээ итгэж ядан түүнийг өмнөө бүжиглүүлж байдаг. Гэтэл удалгүй түүний өмнө бүжиглэх Джессикагийн бие нүдэн дээр нөгөө хулгайч болон хувирахад Джейкч бүр эвгүрхсээр зүхтаад явчихна шүү дээ. Ингээд Джессика маань биендээ буцаж орсноор найзууд ч бөөн баяр болцгоноо. Удалгүй түүний ээж аав нь бас энэ газарт ирэн хулгайч харин цагдаа нарт баригдан гарч байгаа нь харагддаг. Энэ бүхний дараа манай хүн өөрийнхөө биеэр Биллитэйгээ уулзаж ямар их хайртайгаа бие биедээ илэрхийлсээр бүхий л зүйлс байр байрандаа орж байх бол бүтлгүй хулгайч харин энэ боломжийг ашиглан зүхтааж нэг машин зогсоон суудаг боловч жолооч нь нөгөөх барьман байсан байж тааран түүнлүү нэг л эвгүй харцаар харснаар хулгайч хүртэх ёстойгоо хүртгээр л явчих шиг боллоо доо хөөрхий. Харин манай хэдийн хувьд сургуулийн амжилттай төгсөж баяраа тэмдэглэж буйгаар энэхүү кино маань төгсдөг байгаа. За өнөөдрийн ярьсан кино маань таалагдсан гэж найдаж байна. Тэгээд хэдийгээр бичлэгээ нэлээд удаж оруулж байгаа ч гэсэн намайг дэмждэг, үздэг та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр бай.